Сайн манайхаа дараагийн хавьчлэгээр олдож байна. Энэ удаагийн хавьчлэгээр Danganronpa анимын Season 2-ийн Part 2-ыг ярьж өгөхөд бэлэн болсон байна. Огт танихгүй хэдий ч анхуулзангуутаал хувь зайны учрал хэмээн тогтолсон Junko-гийн хувьд Ryotog аним бүтээгчдийг сонсоод юу аним бүтээгч вэ гэд урам нохордог. Гэтэл Ryota маань өөрийнх нь дуртай зүйлийг юу ч биш мэтээр хүлээж авсанд дургуйцаж өөрийн бүтээлийг баталж харуулахаар хамтдаа гэрлүүгээ аваад явдаг. За тэгтэл саяхан сонирхолгүй энтергээд байсан Junko маань үзэнгүүтээ шууд л хоёр чайлаад яаж юм гайхалтай бүтээл хийсэн юм? Энд нэг л өөр юм байна даа гэд асуудал. Ryota маань өөрийн анимыг бүтээхдээ хүний тархинд далдуураа нөлөөлж аз жаргалтай болгох чухал элементүүдийг бүгдийг нь шингээж өгсөн юм байна лээ. Ер нь бол үдсэн хүн болгон шууд ховстуулаад л өөрийн ирэхгүй хоёрч аз жаргалтай болно л гэсэн үг. Мэдээж үүнийг нь сонссон Junko өөрийнх нь зүүн совин алдаагүй гэдгийг мэдээд улам ихээр баярлаж үүн дээр толгуурлсан төлөвлөгөө боловсруулж эхэлдэг. Энэ хооронд Ryota маань алга болоод хит онсон учраас хуурамч Ryota санаан зовоод цовлогчийг гэрлүүн шалгуулахаар явуулдаг бөгөөд харамсалтай нь тэнд нь Ryota биш Junko гихч байхтаа тааралдчихдаг. Junko аль хэдийнэ Ryotод өөртөө найдалхан хүн болгоныг аж жаргалтай болох хүсэлтэй гэж итгүүлээд ивэнд итгэж хамтран ажиллахаар болсон байдаг. Тухта өрөө болон сүүлийн үеийн техник хэрэгслээр хангаад анимыг нь хурдхан туусгуулахаар яарвчилж эхэлдэг. Бодлогод хэдэн дээр их чинь нөгөө совилгчийг барьчихсан ирэх ба Ryotогийн анимыг үзүүлтэл мөн л адил сэтгэл нь хөдөлжүүлж авдаг. Яг энэ үед Junko аимшигтай санаад өрсөн бөгөөд тэрнийгээ толгой дотроо төгсгөл хүртэл төлөвлөж анализ хийх нь түүний чадвар юм хэлээ. За ингээд бүх зүйлийг төлөвлөж дууссаныхаа дараагаар Hinata дээр очиж түүнийг өрөөнөөс нь гаргаад найдварын оргил сургууль дээр авчирдаг. Сурагчдын зөвлөлийн бүх гишүүдийг худлаа хилээ цуглуулчихсан бөгөөд нэг өрөөнд цоожilж байгаад одоо та нар хоорондоо алц гэж сүрдүүлдэг. Мэдээж дунд нь баахан зэвсэг үлдээх бөгөөд алдахгүй бол бидний гарт өхөн эсвэл та хэдийн нууцыг дэлхий задлна гэснээс болоод эхэндээ эсэргүүцэж байсан хүүхдүүд аажмаар нэг алж эхлээд удалгүй бүгд галзуурсан мэт харгисллыг үлдцгээдэг. Бүх хүүхдүүд буруу зүйл хийхгүй гэсэн итгэл найдвартай байсан ч тэдний дундаас нэг л хүн итгэл найдвараа алдаж аллахыг эхлүүлснээр айдас зөвхөрөл тэдний дунд төмөр мэтэл тархаж хормын дотор цусан далаад живхэн тэр. Найдвар гэдэг ийм хэврэг зүйл бол эсэргээрээ зөвхөрөл гэдэг өчүүхэн төдий байхад л ямар их гамшиг тарьж чаддаг вэ гэдг нь харагддаг. Үүний дараагаар Junko найдварын эргэл сургууль хүн дээр туршилт явуулсан бөгөөд тэр санхүүжилтээ хажуугийн сургуулийн хүүхдүүдийн төлбөрөөр босгосон. Тэгээд зогсохгүй тэр туршилтанд бүтлгүүтэж үр дүнд нь туршилтанд орсон хүүхэд найдварын эргэл сургуулийн сурагчдын зөвлөлийн хүүхдүүдийг бүгдийг нь ядчаа гэсэн мэдээ бэлтгээд бүх хүмүүс рүү цацчихдаг. Энэ мэдээг сонссон хажуугийн сургуулийн хүүхдүүд бухимдаж бүр сүулдэ жигсаал хийж эхэлдэг. Энэ хооронд нөгөө сувлэгч нэг л сонирн болчихсон байхлаар нь гайхаад Junko-гоос асуудал огтхонч төвшөөлгүй тайлбарлаж өгдөг. Ryotогийн хийж буй тархинд нөлөөлдөг техникийг нь саяхан болсон сурагчдын зөвлөлийнхний аллагын бичлэгтэй ойлоод эсэргээрээ хүмүүсийг зөвхөрөлд автуулж ховсддаг техник бүтээчихсэн юм байна лээ. Ерөнхийдөө тэр бичлэгийг хүмүүст үзүүлэх юм бол нөгөөдөл нь шууд галзуураад Junko-гийн үгийг дагдаг боол олно л гэсэн үг. Мэдээж хамгийн ихний охирогч буюу туршилтанд орсон хүн бол энэ совлэгч нь бөгөөд яг л түүний боол мэт болсон байдаг. За тэгээд өөрийнх нь хийж буй зүйл буруу талаар ашиглагдаж байгааг сонссон Ryota маань зогтох гэсэн ч түүний хийж буй зүйлээ дуусгахгүй бол гэр бүл болон ангийнхныг чинь алан шүгд сүрдүүлээд хүчээр дуусгуулахар болдог. Энэ хооронд Nagita маань буцаад ангидаа ирэх бөгөөд манай ээж совилгчийг хичээлдээ ирлэхүү нэлээд тонсон учраас бөөндөө санаа зовцгоосон байдалтай байдаг. Гэтэл Nagita ирж явахдаа азар түүнийг хажуугийн барилга руу орж явахыг нь харсан талаараа хэлснээр бөөндөө тэр яваар нь очиж хайхаар болцоодог. За тэгээд хэсэг хэсгээрээ салж хайх бөгөөд Nagita Nanami хоёр явж байгаад бас л азар сургуулийн орд байрлах новчийг олж нээснээр манай хоёр бусдыгаа хүлээлгүй шууд орж шалгахаар шийддэг. Явд ортол дотор нь Ryota маань аниме ижигсэн сууж байх ба удалгүй Junko ч хүрээд ирдэг. Ер нь бол Nagita энэ бүхнийг эхнээсээ мэдчихсэн юм шиг байна лээ. Junko-гийн хчийг саатуулахаар сэлэмчнийг аль хэдийн түнтэй үлдээчихсэн. Мөн дээрээс нь Junko-г байгаагч мэдсэн бололтой буугар сүрдүүлж байгаад Ryotог аваад явах гэсэн ч гинт Hinata гараад ирдэг. Тооцоологгүй гарч ирсэн учраас эргэлзэлгүй буудах гэтэл хамгаа сонцгой азтаа Nagita-гийн маань бууна гацчихсан тэр. Юу болов гэсэн чинь эсэргээрээ Hinata бүх хүмүүсийн чадварыг авчихсан учраас адилхан азтай л гэсэн үг. Тиймээс ингээд буудуулалгүй үлдээ зогсохгүй өчнөн чадвартай учраас бууг нь амархан гихчин булааж аваад Nagita-г маань буцаагаад буудчихдаг. Гэхдээ яг Nagita маань ч гэсэн азтай учраас ингэртэн байсан гарын авлага сумыг нь хааснаар амьд үлдэж чаддаг. Энэ хооронд Ryota маань зогтож ямдсан ба явж байгаад багштайгаа таарлцснаар бүх зүйлийг хэлж өгдөг. Ингэснээр Chise огч гэсэн бодлого ирж шаргацсан Nagita болон Nanami хоёрыг зүгтаалгаад өөрөө ганцаараа үзэлцгээр шийддэг. Гэхдээ харамсалтай нь энэ маш буруу шийдвэр байсан буюу угаасаа Hinata Junko хоёрын эсрэг яаж чадлагүй баригдаад эцэст нь Junko-гийн туршилтанд орж мөн л адил түүний боол нь олчихдог. Үүний дараагаар Nagita Nanami хоёр ангийнхан дээрээ эргэж ирэх бөгөөд удалгүй тэдний араас совлогч охин сэлэмчнийг дагуулчихсан хүрээд ирдэг. Сэлэмч маань Junko-гийн ихчтэй тулцснаар тэднийг ямар аимшигтай хүмүүс гэдгийг мэдсэн бөгөөд Nagita ч нүдээр уулзсан учраас зогтхон зүвгээд бусдтай хэлтэл Nanami ч гэсэн тэдэнтэй нүр тулсан мөртлөө зоригтойгоор багшигаа аврахаар хамтдаа явсан дээр гэж уриалаад бусдын ч түүнийг дэмжснээр хамтдаа багшигаа аврахаар явцгаадаг.
За ингээд нууц руу яваад ортол хамгийн ард явж байсан цовлогч охин Нанамиг нууцаар түлхэж өөр өрөө рүү оруулаад тэндээс нь Жисэ огч тосч аваад улигцаар байгаад нэг нууцлаг өрөө рүү оруулцдаг. Дараагаар нь цовлогч охин ангийнхныгаа дагуулж явсаар том зааланд авчрах бөгөөд тэнд Нанамиг баахан өрхтэй өрөөнөөс гарахаар оролдож буйг шууд бичлэгээр дамжуулж байдаг. Уг нь манайд очиод туслая гэж бодсон ч харамсалтай нь бичлэг нь нөгөө ховсдог техникийг ашиглажсэн байсан учраас манайд огт хөдөлж чадалгүй үзгээс ор аргагүй болдог. Нөгөө талд хөрхийн Нанами маань баахан өрхтэй өрөөнөөс гарахаар эцсийн үрдэл хичээсэн ч эцэст нь угаасаа гарах боломжгүй өрөөсөн тул харамсалтайгаар тамлуулсаар найзуудынхаа нүдэн дээр өхлийн шарх авдаг. Энэ бичлэгийг нүцсэн найзууд нь бүрэн овсдуулж зөвхөрлөөр дөрөх ба хөрхийн Нанами өхөөсөө өмнө Хинататай таарлаж түүнийг таниад тусалж чадаагүйдээ уучлалт үсээд түүний өмнө өд болдог. Хэдийгээр Хината бүгд дурсамж сэтгэл хөдлөлөө алдсан ч түүний бие нь Нанамиг өөрийн мэдлгүй таниад маш ихээр гашуудж байгаа нь харагддаг. Энэ хооронд Жисэ огшийн найз Кёско эргэж ирсэн бөгөөд Жонког энэ бүхний ард байгаа гэж үзээд хамгаалагч найзыгаа түүн рүү явуулдаг. Тэгтэл Жонко аль хэдийн хажуугийн сургуулийн хүүхдүүдийг өөрийн боолоо олгочихсон байх ба олоолаад айрсаар байгаад хамгаалагчийг амархан дийлчихдэг. Ядчахт энэ хамгаалагч нь Жисэ огшид сайн юм шиг с ิจ гтэй байгаад байсан чинь яг үнэндээ Кёско гээд эрэгтэй найзтай сайн байсан юм ээ лээ. Тэгээ яг уу энийг өрн сүрдүүлээд намайг энэ хэрэгт ямар ч хамааралгүй зэвэрхэн байна гэж Кёскод хэлээрээгээд явуулчихдаг. Хамгаалагч чинь нууцаа задруулахыг хүсээгүй учраас найздаа очиж Жонког ямар ч хамааралгүй хүн байна гэж итгүүлээд удалгүй хостуулсан Жисэ огч хурж ирээд мөөдөл Жонког цэвэргэж баталснаар Кёскож өөрийгөө буруу утсан байна гэж одоо Жонкогийн араас хөөцөлдгөө байлдаг. Ингэснээр дэлхийнэд баг багаар эмх замбраагаа алдаж эхлэх бөгөөд Найгийн ангийнхын энэ үеэр сургууль дотроосоо өөрийгөө цоожilж байгаа нь харагддаг. Харин гадна тал Жонко товстуулсан Нанамигийн ангийнхан дэлхийн нийтийг бүрэн зөвхөрөлд автуулахаар хөдөлж байгаагаар аниме маань дуустдаг. За ингээд ямар тач Season 2-ыг нь ярьж дуусгалаа. Season 3-ийн хувьд бол маргааш нөгөөдөр гэж амлаж чадахгүй ч ямар тач нэг өдөр ярих бах. За тэгээд эцэст нь бичлэгэнд таалагдсан бол дордог юмнуудаа дараарай. Дараах хавшлаар уулзлаа. Түр баяр та.